Энэ бичлэгийг үзэж байгаа танд энэ цаг үеийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар бидний сайн мэдих Бони М хамтлагийн алдартай Распутин дууны эзэн Григорий Ефимович Распутины талаар ярихаар бэлдлээ. Time to dance. Oh, those Russians. Тэрээр муу нэртэй Далдын хар шидтэн гэдгээрэн зартай нэгэн байж. Түүний амьдралын тухай маргаантай олон яриа байдаг. Тэрчлэн үгшгүй мөнхийн амийг нь хороох хэцүү. Буудуулаад ч үхдэггүй. Бүр 3 удаагийн оролдлогын дараа живүүлж алсан гих түүний тухай үлгэр домог шиг яриа олон. Распутин 1869 онд Оросын Сибирийн хүйтэн уур амьсгалтай мужийн энгийн нэгэн тариачны гэр бүлд төржээ. Тэрээр 18 наснда Верхотурье сумд ном сурч Далдын эд шидийн эрдэмт суралцсан байна. Распутин нутагтаа ирсний дараа хүмүүсийн эдгэшгүй өвчнийг ангааж Сибирийн тариачдын дунд нэр хүндтэй нэгэн болов. 1903 онд Санкт-Петербург хотод ирж нэр хүндэн улам өсгөж. Тухайн үеийн Оросын хаан 2 дугаар Николай хааны хүү Оросын хаан ширээг залгамжлагч Алексей удамшлын цусны өвчнөд буюу хемофилиатай цус алдалт нь тогтдоггүй байв. Үүнээсээ болж дотор болон гадуур цус алдаж мөн эмчнэр богино нас үлдсэн гэж хэлсэн тул хадан хаан Александра эд шидтэн Распутингээс хүүгийнхэн амийг аврахыг хүсжээ. Эзэн хааны гэр бүл хүүгийнхээ биеийг муудах бүрд Распутиныг ордондоо залж удалгүй хүүгийн биеж сайжирсан байна. Распутин Алексейн эмчилгээнд эмч нарын бичиж өгсөн эмийн жор заасан зарим нэг эмийг уухгүй байх хэрэгтэй хэмээн эмчилгээний олон зөвлөгөө өгч байв. Хүүгийнх нь амийг аварсан Распутин Оросын эзэн хааны гэр бүлийн сайн найз гигантэн болж өргөмжлөгдөжээ. Төдөлдөлгүй Оросын ард түмний дунд Распутины талаар олон янзын яриа гарах болов. Распутиныг эд шидээрээ эзэн хааны гэр бүлийг ховсдсон, тэднийг иргэшээлдэн оруулсан, аюултай эд шидтэн гэж олон хүн үзэж байв. Харин нөгөө хэсэгт нь түүнийг зүн бэлэгтэн, гигантэн гэж ярьж байна. Түүнчлэн Распутин олон нүгэл үлдэж, ордны асрагч эмэгтэйчүүдийг хүчирхийлээ зогсохгүй. Хадан хаан Александратай сэтгэндэг гэсэн яриач Санкт-Петербург хот даяар дарж, үнэн алдартны шашны ариун синод бүлэглэл олон нийт улс төрийн зарим зүтгэлтнүүд түүнийг буруу шатаг байжээ. Орос улс дэлхийн 1-р дайнд оролцох үед Распутины нөлөө улам бэхжиж байлаа. Николай хаан өөрөө цэргээ удирдан дайнд тулалдвал Оросын арим ялан гэж Распутины хийсэн зөгнөл биелэлээ болсон байна. Үүнээс гадна Распутин Александра хадан хааны үнэнч зөвлөх болж улс төрийн гол албан тушаалтны томилгоо хийх талаар хадан хааны шийдвэрт нөлөөлдөг гол хүн болсон байлаа. Распутин дайныг эсэргүүцдэг байсан тул эх оронч бус үзэлтэй гэж ард түмний шүүмжлэлийг хүртдэг нэгэн байж. Үүнээс гадна тэрбээр тусламж үзүүлсэн хүмүүсээсээ их хэмжээний авилга авч заримдаа биеэрээ төлөх шаардлагач мөн тавьдаг байж. 1890 онд тэрээр мөргөлчин, тариачин Прасковья Федоровна Добровинатай гэрлэж Матрьяна Варвара Дмитрий гэсэн 3 хүүхэд төрүүлжээ. 1914 онд түүнийг гэртээ харж явахад нэгэн эмэгтэй амийг нь хороохыг завдсан бөгөөд тэр эмэгтэй нь түүнд хүчирхийлүүлж байсан эмэгтэйчүүдийн бүлгэмийг дэмжигч байсан байна. Тус эмэгтэй Распутины хэвлий тус газарт худгалсан бөгөөд Распутин хүнд гэмтэл авч хагалгаанд орж хэсэг хугацааны дараа биеийн сайжирсан байна. Үүнээс 2 жилийн дараа Распутины амийг хороох оролдлого удаа дараа гарч байсан байна. Хунтайж Феликс Юсопийн дэмжлэгтэй язгууртны бүлэглэл Распутин бол тун аюултай хүн гэж үзэн түүнийг оройн зогтурж их хэмжээний цианидтай хоолоор түүнийг дайлсан байна. 5 эрэгтэй хүнийг хангалттай хордуулах хэмжээний цианидтай хоолоор дайлсан боловч Распутин хордоогүй байна. Судлаачдын үзэж байгаагаар Распутин чихэрлэг бүтээгдэхүүн баг иддэг байсан тул хоолноос тийм ч хитээгүй. Энэ нь тэр хордож үхээгүй шалтгаан байж болзошгүй гэж үзэж байна. Үүнээс гадна Распутиныг буудаж хороохоор Юсупов хунтайж түүнийг шатаар бууж байхад нь буудаж зөөж байх хооронд нь гинт сэрээд Юсупов руу хашгирсан. Ингээд түүнийг 3 удаа буудаж ухаангүй байхад нь өвчглээ хэмээн бодож хэвсэнд ороод Петроград дахь Нева мөрөнд живүүлж хөнөөсөн гэдэг. Түүнийг живүүлэх гээд авч явж байх үед буудуулсан тэрээр гинт сэрж тийчигнэж боодлосоо гарах гэж оролдож байсан хэмээх яриач байдаг. Мөн бас нэгэн сонирхолтой хэсэг нь түүнийг ард түмэн зүүнч хэмээн хилдэг байсан нь ч мөн худлаа биш байх магадлалтай. Распутин ам үрэгдэхээс өмнө захидал бичиж үлдээсэн байдаг бөгөөд тус захидалтаа хэрв намайг хөлсний алуурч Оросын тариач миний ах トゥ хөнөөвөл Оросын эзэн хаан та хинээс ч айх хэрэггүй. Та хаан ширээндээ сууж улс орноо өдөрт. Оросын эзэн хаан та хүүхдүүдийн төлөө санаа зовоод хэрэггүй. Хүүхдүүд чинь Орос орныг 100 жилээр хаанчлах болно. Хэрв намайг баяд язгууртан тайж нар хөнөөвөл миний цуснд будагдсан тэдний гарын мөр 25 жилийн турш арилахгүй болно. Тэд Орос орныг орхино. 25 жилийн дотор тайж язгууртан Оросд үгүй болно. Оросын эзэн хаан та миний үхлийн тухай мэдээг хонхны дуутай сонсвол
дараах зүйлийг мэдж байх хэрэгтэй. Хэрвээ намайг таны төрөлс хадангууд хөнөөвөл таны гэр бүл хүүхдүүдийн нэгэнч дахиад 2-оос дээш жил амьдрахгүй хэмээн бичжээ. Ингээд Распутин ам өргөцснээс хойш буюу 1918 онд 2-р Николас хаан, түүний хадан Александра болон түүний гэр бүл, үйлчлэгч, зарц нар бүгд большевикуудад хүйс тэмдрүүлсэн байна. Мөн түүний хэлснээр Орос оронд большевикуудын улаан айран болон большевикуудын хүчний эсрэг цагаатны армийн хооронд иргэний дайн тэгдэж 1917 оны 11 сарын 7-оос 1922 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн юм. Тус дайны үед Орос улс эдийн засгийн уналтанд орж 3 сая хүн ам өргөдөж 3-аас 5 сая хүн бусад улс руу дөрвөж их хэмжээний хохирол амссан юм. Ингээд ч дайн дууссангүй. Финляндийн дайн, Эх орны дайн, Японы эсрэг дайн, Афганы дайн, Чечений дайн, Оросын ард түмэн хэдэн саяараа үргэлдэж байлаа. Распутин гэдэг хүн хар шидтэн байсан уу? Эсвэл зүгээр л нэг энгийн эмч томч? Эсвэл хууран мэхлэгч байсан уу? Бүү мэд. Гэхдээ л түүхэнд тод улмөр үлдээж, алдарт Бони М хамтлаг дуу хийж, мөн 1996 онд Распутин гэх кино HBO Russia Entertainment хамтран Питер Приус зохиолыг бичиж, Үли Эдэл найруулга олны хүртэл болгож байсан юм. Ингээд ч зогсохгүй Распутины дүр Оросын хүүхэлдэйн кино Анастасия, саяхан гарсан Kingsman гэх мэтчлэн олон кинонд эсрэг талын дүрийн сонголтод багтаж чадсан юм. Энэ хүртэл сонсож бидэнтэй цуг байсан танд баярлалаа. Subscribe, like дарж биднийг дэмжээрэй.